байлаа. Нарманд хэдийгээр Завхай аймгаас гаралтайч Улаанбаатар хотын яармагт өсөж, Дархан хотод дунд мэргэжил эзэмшиж, Эрдэнтийн цэргийн ангид байлдагч цолтой алба хааж байгаад хэрэг мандуулж шоронгийн хаалгад атснаар адал явдал хуудасаа нээсэн гэхэд болно. Төв аймгийн Мөнгөн морьт сумын конторт хулгай орж 20,000 төгрөг сох тудлаа гэсэн мэдээ гарчээ. Шоронгийн хориглуудаас өөрхийн нэг ч сэжиглэхгүй нь ойлгомжтой байв. Хорхийн албан хаагчид нэг ч ялтан үлдээлгүй дашраар нь талбайд суулгаж байгаад мөрдөгч нохоогоор мөрдүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Албан хаагчид арга ядаад ялтан бүхэнд хандаж та нарын дотор 20,000 төгрөг хулгайлсан ялтан сууж байгаа. Сайн дураараа үйлсэн хэрэгээ хүлээгээд яг одоо гараад ирвэл ял нэмж мууг үзэхгүй. Тэр хулгайч бидний гараас хаашааж гарахгүй баригдана. Энэ хэргийг нуусан хямбгаач байсан баригдвал насаар чинь шоронд хатаан шүү гэж эрх мэдлээрээ далайлгаад ч нэмэр болсонгүй. Цагдаагийн хилцийн нэгэн ажилтны мэрэгэн санаас идэж та нарын дотор 20,000 төгрөг хулгайлж гартаа оруулсан ялтанг харсан хүн сууж л байгаа. Тэр хүн одоо босч ирээд хулгайчийг илчлэх юм бол хэдэн жилийн хорих ял үлдэж байгаа нь хамаагүй. Шууд газар дээр нь шоронгоос суулж эрх чөлөөт амьдралд гаргана. Тэр азтай хүн босоод ир гэж хэлжээ. Тэгтэл Дорнод аймгийн Нуух хотод Батцэнгэл гэдэг ялтан босч ирээд би тэр хулгайчийг сайн мэднэ. Энэ Нарманд хулгайлж авчираад үйлдвэрийн хашаанд хөрөө раамын үртэс дотор нуусан. Би одоохон заагаад өгье. Харин та нар хэлсэн үгэндээ хүрч намайг шоронгоос сулна шүү гэжээ. Батцэнгэл улаан цайм Нармандхыг матсан ч өөрөө шоронгоос гарч чадалгүй цагдаагийнханд хөлөгтүүлж ялтан болгонд бууны нохой хэмээн ад шоо үзэгдэж нуухандаа холилдсон юм. 20,000 төгрөгийн ялан дунсан Нармандах чанга тэглэмтэй хорих ангид 10 жилийн ял эдлэхээр Майнтын шоронд очсноор халахын шорон цуутай нэгэн овгортой болсон билээ. Өдөр болгон төмөр өргөн биеэ чирэгжүүлж заавал гарвал хөлбөмбөг тоглох хоббитэй Нармандхыг Майнтын хорихын дарганаар хулгаруудын хандыг даруулж байхаар хэв журам сахиулагч гэсэн сүртэй нэр хаягтай заалтан дээр өргөмжлөн тавьснаар өөрсдөө ч хууль дүрмийн дагуу тогтоож чадхаа болсон юм. Бүхнийг нудрагаар шийддэг зантай Нармандх хорихын хашаанд өдөр болгон согтуу байх нь бичигдээгүй хууль байлаа. Нармандх үе том биетэй атман болохыг мөрөөдсөн хэн нэгнийг зохин унгааж би ийм л ирэх хүндэ гэж олон нийтэд тунхаглана. Хорхийн албан хаагчид цалингаа бухаар бүдүү Нармандхад алба юм шиг л шил архины мөнгө хураалгадаг байж. Нармандх Майнтын хорхийн хайрыг даалгүй даварч онцгой шоронд очиж бас л бусдаас илүү их дарах хэдлэн тодорч явсаар ялаа дуусгаад наранд гарсан ч савл хийвэл хүн зохих хоббитой болохоор нэгэн цагдааг шаардлага тавихаар нисэргүүцэж мөргөж нам унгаан цустай хойсон учраас 2 жилийн ял хэлэхээр дахин шорондоо орсон юм. Эргэж ирээд халахын шоронд хаан шиг дураараа байдаг хүн яах вэ дээ? Архиа авч дураараа ажиллана. Хорих ангид ажилдаг нэгэн хормой султай хүүхэнтэй учир ургуулсан хэрэгээр Нармандх Майнтын хорихоос Багнуурын хорих анги руу шилжсэн байна. Нармандх хаан ч өөрийнхөөрөө байдаг эр зоригтой хүчтэй тул архитан согтуурч танхайран Багнуурын хорхийн албан хаагчдын нүдийг бүлтийлгэв. Арх амнасаа өнөртүүлчихсэн ялтан хараагүй албан хаагчид ихэд гайхаж энэ муу нүдэнд харагдаж үзэгдээгүй ялтанг одоохон нэвширтэл балбаад сахилгад шидчих. Яасан даварцсан гожиг вэ? Гээл гараалаа урсгахад бүдүү мандах. Та нар шиг нохойн гөлгөнүүд надад хуцдаггүй юм. Тэр хорхийн дарга гэд байгаа хорондоо бүрвсрэнгээ дагуулад ир. Би бол төгс ялтан шүү. Миний дургыг хүргэж байгаад ясаа хугц их болов гэж агсарчээ. Ингиж томорсны гайгаар хорондоо бүрвсрэнгийн хорхойтой араанд зуугдаж хойлоонд орсон юм. Бүрвсрэн хорондоо устай хувийн дотор сойж хүндэрсэн бороохойгоор Нармандхыг хянагчуудаар ээжлүүлэн бороохой дуулсан боловч ёо гэж хэлүүлж чадаагүй юм. Бороохой сойсон устай хувийн улаанаараа эргэлдэж байсныг олон ялтан хараад гайхаж байсан гэдэг. Хорондоо бүрвсрэн бүдүү Нармандхын хандыг хаагдарч чадаагүйгээ мэдээд идлээгүй үлдэж байсан 2 сарын ялыг нь онцгой тэглэнтэй хорих ангид идлүүлэхээр шилжүүлсэн байна. Монголын шорон Нармандхыг номонд нь оруулж дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн юм чинь Авдрантын шоронд очиод л архитайгаа залгана. Нармандхад эр хүний хинэггүй, хинтээж нөхөрлөдөг, хэлсэн үгэндээ эзэн болдог сайхан чанарууд олон байсан ч шоронгоос гарах үеийн дөхөөд ирэхээр тэр зан чанар нь алга болж байлаа. Өмнө говь аймгаас ирсэн сургуультай нохойгоор хүнийг 108 удаа уруулж танхаарсан хэрэгээр шоронд ороод дахин хүн хутгалж ял нэмүүлсэн нохой хочид авч явах гихч итгээдэд Нармандх үг хаян. Чи эргэлтээ авчихсан байж яагаад надад архины мөнгө өгдөггүй билээ? Би гадуур гарч архитаж байгаад орой ирнэ. Чи надад маргааш өглөө шар тайлах архины мөнгө бэлтжихэд байж байгаарай мөн нохойн гөлөг минь. Ямар нэг худал шалтыг тоочих юм бол цустай чинь хутгаад хинж биш болгон шүү гэжээ. Нармандх гадуур гарч архитаж яваад байрандаа орж ирлээ гэх сургаар нохойр авчих хизээ нэгэн цагт хэн нэг хутгална гэж сожиж байсан хутгаа нуусан газраасаа гаргаж иржээ. Тэрбээр
Надаас нар мандах архины мөнгө шаналгахаар манай өрөөнд заавал орж ирнэ. Би амин газар нь л онож хутгалахгүй бол өөрөө халуулна гэж бодоод гараасаа хутгаа алдахгүй тулд сураар сайн гихч уйчхаад хүлээжээ. Нар мандах гуйвж дайвсаар нохойр авчихыг сураглан өрөөнд нь ороод ирэв. Хүнжил нөмрөө дунтаж байгаа дүр хэсгэн хөвдөж байсан равчхыг харсан нар мандах. Чи битгий нохой санаалаад худлаа унтаад байгаарай. Одоо боссон чин дээр байх шүү гөлгөө гэж агсраад хүнжлийг нь хуу татлаа. Равжих энэ л мөчийг хүлээж байсан болохоор өсрөн босч ирээд нар мандахын зүрхэн тус газар нь хутгаараад үрхэн тэр. Нар мандах согтууч гэсэн ихэд сандран түүнийг заамнаас нь өргөд хаалгаар гарах тэрхэн хооронд л гэхэд равжих түүний нүд рүү нь хутгаараа 9 удаа дүрсэн байна. Нар мандах инхүү 1999 онд авдрантын онцгой дэглэмтэй шоронд наарн дээрээ нэгэн шазрууг нохой хочод равжихын гарт амнасаа алдсан билээ. Усчин хүн усандаа өгдөг гэдэг шиг шоронгийн овгорууд наарн дээрээ таалал төгсдөг нь харын хүчтэйг сануулад л байх шиг. 50 оны үед Монголын шоронд хаан химэн яахын аргагүй тодорч явсан доогийн ногоон Чойжо 1986 оны хавар зүүн хараагийн шоронд нас барахтаа би залуу явхдаа өөрийгөө төмөрнөөс л гарсан юм шиг санаж их л давилуун байж дээ. Гэтэл одоо наарнаас өөр нөхөргөө болцоход өглөө хүлээгээд хэвтэж байна. Шоронд овгор тавгар явсны ашиг тус гэж даанч нэг байдаггүй юм байна гэж санаашран хэлсэн үгийг 40 жил шоронд ял эдэлсэн буурай хожид Чимбат цастуулын цагаан арслан цагаан болохоор шоргоолчонд баригдана гэдэг ч үний юм да. Бидний сонгосон амьдралын төгсгөл энэ муу наар минь юм байна шүү дээ. Доогийн ногоон Чойжо залуудаа бид мэт нойрдож игнэ хэрвээ сайхан гэр явлаа. Түүнд наарнаас өөр юу ч үлдсэнгүй дээ гэж их л гимшингүй хэлж байсан гэдэг.